UB Palace-ийн газар болох Баянгол дүүргийн 6 дугаар хоргооны газар нь хүн амын нэгтрэл хэтэрсэн бүсэд багтаж байна. 2023 оны тогтоолоор энэ төрлийн нэгтрэл хэтэрсэн бүсэд цэцэрлэг сургууль, нийгмийн бүтээн байгуулалтаас өөр барилга барих боломжгүй болсон байдаг. Тиймээс UB Palace-ийн газрыг нэр дээрээ шилжүүлсэн хурд стандарт компани орон сууцны зориултаар барилга барих зөвшөөрөл хүссэн ч журмаараа тийм боломжгүй байна. UB Palace-ийн газар улсын хурлын гишүүн Чойжил сүрэнгийн хамаарал бүхий хурд группийн охин компани хурд стандарт компанийн нэр дээр шилжснээр тухайн газар орон сууцны барилга баригдаж тухайн бүсийн нэгтшил улам нэмэгдэхгүй гэсэн болгоомжлол оршин суугчдын дунд байгааг бид өмнө хүргэсэн. Улаанбаатар 2040 ерөнхий төлөвлөгөөгөөр тухайн бүсэд цаашид ямар бодлого баримталж байгааг Улаанбаатар хотын ерөнхий архитектороос тодруулахад ерөнхийд нь Баянгол хот дээр бид яаж 2040 дээр харагч байна гэхээр нийт бол 1000 орчим газар дээр хүн ам одоо байгаа 163 мянган хүн ам амьдарч байгааг бид 2040 онд гэхэд энийг бол барих буюу ерөнхийд нь буулгана гэж харж байгаа. Хүн амын бодлого яагаад бид буулгаж ингэж гаргаж байгаа гэхээр мэдээж хүнгаа өндөртэй байгаа хэсгүүд буюу сууршаад байгаа хэсгүүд дээр буулгах тал руу бодлого барьж байна. Тэрийг яаж буулгаж ер нь олон улс явдаг вэ гэхээр за орон сууцны орон нэргээд ажлын байр нэмэгдүүлэх офисын барилгуудыг барих ч юм уу тий яг тэнд суурьшлыг илүү багасгах хязгаарлах тэр бодлогуудыг бол Баянгол дүүрэг тавьж өгнө гэсэн үг. Хүн амын хит төвлөрлөөс үүдэж нийслэл замын төвчрөл зогсоолын хүрэлцээгээд улаан асуудал дагуулж байгаа. Зарим хотын удирдлага галбан тушаалтнууд Улаанбаатар хотод хит өндөр барилга байруулахгүй гэж хэлж байсан удаатайг эргэн сануулвал ер нь бол цаашдаа бол Улаанбаатар нийслэл Улаанбаатар хотоос бол ер нь бол ийм хууль өргөн барь гэж байна. Хит өндөр байшин барилгахгүй ч хотын төвд. Энэ өндөр байшин жижиг газар дээр барихлаар нөгөө бөөгнөрл нь улам их болоод байгаа. Та нар өөрсдөө чинь. Тийм учраас энэ сэлбэд дэвч өөрөө хамгийн өндөр нь 6 давхгүй шүү дээ. Төлөлтөөрөө. Тийм учраас байшин аль болохоор бас намхан тэр чи иргэдийн тав дугч гэсэн тэр тэгээ зай талбай, хүүхдийн тоглоомын талбай гэж зөндөө олон юмтай төлөвлөх хэрэгтэй. За харин одоогоор барилгын зөвшөөрөл олгоход яг энэ чиглэлээр ямар хязгаарлалт бодлого тусгацсан эсхийг албаны хүнээс тодруулахад барилгын өндөр дээр ч юм уу те одоо жишээ нь 12 давхар мөртлөө 200 айлын орон сууц 25 давхар мөртлөө 200 айлын орон сууц төлөвлөх боломжууд байгаа даа учраас яг өндрийн хязгаарлалт гэж бол байхгүй заагаагүй. Дарга нарын хэлсэн үг болоод бодит бодлого хоёр нийцдэггүй ердөө нэг жишээ нэ. За ямартай ч өндрөөр нь хязгаарлах журамгүйч Улаанбаатар Паласын газарт орон сууцны барилга барих ямар ч боломжгүй гэдгийг Баянгол дүүргийн оршин суугчид мэдэх учиртай.